Ердөө 2 минутыг гидсэндээ зориул. Сайн өрхөм найзуудаа, олон жилийн өмнө Оросын агуу ангаагч Андрей Андреевич Анисов Тайванаас нэг техник авчирсан. Үүнийг дотор эрхтнийг өргөж массажлах гэж нэрлэдэг. Би нэг чухал ном хэвлүүлсэн. Эрүүл мэндийн баталгаа гэж нэртэй. Хардаа олон жилийн өмнө би нэг техник заалгаж, дараа нь хэрэглэж үзээд үнэлсэн. Энэ нь цус багталт, ашигтай бактерийн дутагдал, паразит орхойг бүрэн арилгана. Цусан хангамж сайжруулснаар элдв бохирдол, микроб, паразитыг арилгана. Эдэст очих тэжээ сайжирна. Бичил судасны цусан хангамжийг сайжруулна. Нарийн гэдэс, нойр булчирхай, элэг цусны хүүдийн үйл ажиллагааг сайжруулна. Үнэлэхийн аргагүй гайхалтай зүйл. Би 2 жилийн өмнө хэвлүүлсэн гайхалтай зүйлээ танилцуулах болно. Анх хинч үзээгүй байсан. Одоо хэсэг хүмүүст сонирхолтой байна гэж найдаж байна. Тэгэд зөв хийцгээгээрэй. Энэ гидс арилна. Үгүй ээ, энэ гидсэн доторх илүүдэл арилна. Хий арилна. Хий байхгүй бол толгой өвдөхгүй. Толгой өвдөхгүй бол асуудал үгүй. Хий байхгүй бол зүрх сайн ажиллана. Бүгд гидснээс хамаардаг. Энэ видеог найзууд руугаа шеэрлээрэй. Хийж үзээд юу мэдэрснээ хэлээрэй. Орой хийчихэд унтаарай. Өдрийн хоолны дараа хийж болохгүй. Хоолсноос 3 цагийн дараа хийж болно. Хоолноос өмнө хийвэл гайхалтай. Энэ техникийн тусламжтай олон проблемээс сална. Видеого үзээд дараа нь над руу бичээрэй. Юу ойлгосноо комментээр бичээрэй. Бүгдээрээ мэдлэгээ нийлүүлээд улам мэдлэгтэй болъё. Одоо би дотор эрхтнүүдээ өргөе. Би өглөө бүр 2 минут, орой бүр 2 минут хийдэг. Энэ умдаг яс байна. Энд гидс давсхий дарж байна. Тэнд микробын хордлого үүсч түрүү булчирхай нуглам руу нэвтэрнэ. Иннээс болж өвдөлт үүснэ. За би эхэлж 0 орж сайн бие засчаад унгамаар байвал хийгээ гаргачаад тэгээд массаж эхэлнэ. Би гараа умдаг ясны дээр тавина. Дараа нь умдаг ясны доогуур дараад дарсан чигээрээ баг зэрэг дээш гулгуулж 1-2 см өргөж татангаа 9 хүртэл тоолж дарна. Дахиад 1 см-ийн дээр 2 гараа байрлуулад дарангаа 9 хүртэл тоолно. 1 2 3 4 5 6 7 8 9. Дахиад 1 см дээр хүйний дээд ирмэг дээр байрлуулж 9 хүртэл тоолно. 1 2 3 4 5 6 7 8 9. Дахиад 1 см дээш гарсан гараа гулгуулж ходоодон дээр дарж тоолно. Энэ үед бүл дуу гарч болно. Ийм маягаар өрц хүртэл дарж өргөнө. Энэ хэсгээр ингэж массажлснаар цусан хангамж 10 дахин ихснэ. Энэ шугамар гол судас байрладаг бөгөөд нойр булчирхай, цөс, уушиг, бамбай булчирхай ба тархийг цусаар хангана. За, одоо баруун талын арцаг яс байна. Түүний дээгүүр 2 гараа байрлуулан дараад дээш хүйсний чиглэлд татаад дарангаа 7 хүртэл тоолно. Дахиад 1-2 см дээш гулсуулж дараад 7 хүртэл тоолно. Баруун хавирганы доор цөсний хүүдий, нойр булчирхайн цорго, илэг байна. Арван 2 хуруу гидсний шархлаатай бол дарж болохгүй. Түүхий төмсөөр эмчлээрэй. Эдгэрсний дараа энд дарж болно. 肋骨交叉点由上往下推到腹股沟处轻推. Ингэж дээшлүүлэх маягаар дараад 5 хүртэл тоолно. Бүл. Ингэж дуурвал цөсний цорго нээгдэж байгаагийн шинж тэмдэг юм. Хүйснээс дээш 2 хуруу, баруун тийш 2 хуруу зайд цөсний цорго байдаг.
Ингээд зүүн арцгийн хэсэгт шилжиж, энд бүдүүн гэдэс байрладаг. Бас энд л хамгийн ихээр хуримтлагддаг тул энд үргэлж тэрбум микроб байрлаж хамгийн түрүүнд дөрүү булчирхай умайд тархна. Энд хоёр гараараа гүн дарж дээш татаад 7 хүртэл тоолно. Дахиад дээшлүүлж гараа тавиад 7 тоолно. Дараа нь дахиад дээшлүүлж дарна. Энд нойр булчирхай байна. Тэнд зогшингшил үүссэн байж болно. Энд дэлүү байна. Энд массажлбал дэлүү нь дархлааны комплексыг сайн үйлдвэрлэнэ. Зүүн хавирганы дор ирэх хүртэл би ердөө 2 минут зарцууллаа. 99%的男性这个地方 Дахиад харуулъя. Нүдэнаад хүзүүн дор жижиг дэр дэрлэхэд нуглам тэгшхэн байна. Хүзүүгээ яг ингэж 2 тийш хөдөлгөнө. Өглөө оройд 1 минут хөдлөвөл хүзүүний мэдрэлжүүлэг сайжирна. Дараа нь нүдэн аниад умдаг ясны доороос эхэлж дараад дээш нь татаад нүдэн аниад амрангаа тоолно. Таван минутын дараа та нам унтах болно. Ингээд би та нарт эрүүл энхийг хүсээд чанартай ном гаргасан. Таныг болон өөрийгөө эрүүл байлгахын тулд энэ танд тусалж чадна гэдэгт найдаж байна.